дорчхон дарга сая бас илтгэлтэй дурдлаа шүү дээ тий. Ирээдүйд барих гол бодлогууд нэгдүгээр эрчим хүчний бодлого, хоёрдугаарт бас төрийн албаны шинжилэл, гуравдугаарт бүсийн хөгжил, дөрөвдүгээрт боловсролын салбарын реформ, мөн цаашлаад эдгээр дотор орох бас нэг чухал асуудал бол татварын реформ, төсвийн реформ. Ер нь одоо хүн болгон өөрсдийнхөө цалин орлогоор маш сайхан амьдардаг ийм эерэг инэрэнгүү хүмүүнлэг гэгээлэг энэ зөв нийгмийг байгуулахын төлөө хүн ам байгуулагдсан. Тэгэхээр энэ том зорилготой хүрэхэд бас цаг хугацаа, илүү их хүчин чармаалт хэрэгтэй гэдгийг бид бүгд ойлгож байгаа. За хүн нам илүү өргөнд маш одоо том нам болж гин. Зөвхөн 8 гишүүнтэй төдөөгүй бас их хурлынхаа 8 дугаар их хурлаа өчигдөрхөн хийсэн. Тэрэн дээр ч гэсэн бид нар маш олуулаа өнөр өтгөн болж байгаа мэдж гин. Тэгэхээр энэ олон хүнийг игнэндээ нэгтгэн гэдэг нь цаана маш том хариуцлага байдаг. Хариуцлага тэр хүмүүсийн жил амьдрал бүх зүйл нь энэ намд орчиж байгаа учраас бид нар энэ институцийг маш их ийм зөв системтэй олон ургалж үзлийг агуулсан бас их ийм зарчимч хариуцлагатай алдаа оноо гарвал дотроо нээлттэй нүүр тулан ярьж чаддаг ийм хэмжээнд авчих ёстой. Энэ бол зөвхөн одоо хүн намын гишүүдийн хувь заяа биш, аливаа улс төрийн нам хүчнүүдэд Монгол улсын иргэд л орж байгаа шүү дээ. Үнэт зүйл үзэл баримтлаараа нэгдэл орж байгаа. Тэгэхээр тухайн одоо иргэдийнхаа эрх ашиг, ирээдүйн зорилгыг бид нар хүндэтгэж ажиллах учраас энэ хариуцлагатай албыг ялангуяа хүн намын удирдах зөвлөлд удирдлагын түвшинд ажиллаж бид ямаг цахин ажиллах хэрэгтэй юм аа. Намын дотоод ашиглалтыг сайжруулах чиглэлээр ямар одоо төрлийн зөвлөлт өссөн хугацаанд тодорхой шүүмжлэлүүд бас явдаг. За хамгийн танаа дээр гişүүдэд намууд дээр ер нь бол тухайн улс төрийн намуудаас гадна улс төрийн намын тухай хуулинд өөрчлөлт орсонтой холбогдуулаад нам болгон одоо төлөвшөх юм шаардлагатай болсон. Тэрнийхээ өрөөнд хамгийн наацхан бидний ярих туртай нөгөө хүн намын 50-50 бодлого хэрэгжих боломж өртсөн. Өөрөөр хэлэх юм бол шийдвэр гарах тухайн шат шатанд эмэгтэйчүүдийг олноор нь оруулах, наад зах нь 40% нь хүргэх. За хоёрдугаарт одоо хамгийн гол нэг чухал зүйл бол хариуцлага хүлээдэг баг. Өөрөөр хэлэх юм бол намын дарга, ерөнхий нарийн бичгийн дарга тухайн ирэх сонгуульдаа өмнөх хоёр сонгуулийнхаа дунджаас дээш одоо их хурлын гишүүнийг ч юм уу орон нутгт одоо төлөөлөгчдийг сонгуулсан юм амжилтанд хүрч чадахгүй бол огцордог байх ч гэдэг юм уу те. За мөн цаашлаад альва одоо нөгөө дүүргийн тэргүүлэгчд гэж тоогоор хязгаарлахгүй тухайн одоо төвшөндөө байгаа иргэдийн төлөөлөгчдийн хурлын тоогоор тэргүүлэгчтэй байх. За санхүү мэдээллийн ил тод байдлыг хангах, үүнийгээ цахимаар дамжуулж хөгжүүлэх. За тэгээд заавал ийм илүү одоо тухайн улс төрийн намуудыг илүү фракцлуулдаг, хагалдаг хуваадгаас илүү янз бүрийн байгууллага зарчмаар биш, клубийн одоо зарчмаар хүмүүсийг гишүүдийнхаа одоо нээлттэй, санаачлагтай, санаа одоо сэдэлтэй ажиллах энэ урмыг нь бодож клубийн системийг оруулж ирэх. За тэгээд ер нь мэри зарчмдаа бас их хариуцлагатай, шударга зөв хандах, энийхээ одоо мэри зарчмаа илүү ойлгомжтой болгож гишүүдэд одоо суургах, мэдлэг чадварыг дээшлүүлэх, яавал ямар үр дүнд хүрч болохыг гэдгийг анханасаа дүрмтэй ойлголттой байхын чиглэлд бас ажиллах гэдэг олон одоо шинжилгээд орсон. Тэгээд дүрм бол ерөөс нэг удаагийн биш. Удирдах зөвлөлийн гишүүд, улсын их хурлын гишүүд хариуцаад 21 аймаг 9 дүүрэгтэй дөрмийнхаа төслийг хилцүүлсэн. Дараа нь хотод дахин 2 удаа хилцүүлэг болсон. Удирдах зөвлөл дээр 2 удаа, төлөөлөх зөвлөл дээр тэгээд их хурлаараа өчтөр ингээд баталсан үйл явц болсон.